За иргэн Б насурсан иргэн талаар мэдээлэл өгөхөөр та бүхнийг өнөөдөр бас энд урьж ирүүллээ. За Чингэлтэй дүүргийн 5 дугаар оны нутаг дэвсгэрт орсон суух иргэн Б нь 2024 оны 4-р сарын 21-ний өдөр за гэрээсээ гараад ор сургаггүй алга болсон гэх гомдлыг одоо түүний төрсөндөө инээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 1-р хилцэд энэ оны 4-р сарын 25-ны өдрийн тэг цаг 57 минутанд гаргасан. За иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу тус хилцээс хүлээ авч за хойш шүлшгүй ажиллагааны хүрээнд эрен сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд зарлаж за эрен сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн байдаг. За эрен сурвалжлах ажиллагааны хүрээнд энэ оны 4-р сарын 26-ны өдөр Хаан улд дүүргийн 22 дугаар хороо Богдхан амралтын газрын гадна талын автомашины зогсоол орчмоос за Иргэн Б-гийн унаж явсан за улсын дугаартаа Toyota ISS маркийн машин олдсон. За автомашинд Монгол Улсын эрүүл иргэн шийдвэрлэх тухай хууль холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрийн газрын үзлэгийг цагдаагийн байгууллагаас явуулахад Иргэн Б нь автомашины арын суудал дээр насварсан байдалтай олдсон. За хэрийн газрын үзлэгийг хууль заасан үндэс зурмын дагуу гэрэл зургийн аргаар за дууд өрсний аргаар бичлэгээр бэхжүүлж авсан байна. За үзлэгийг цагдаагийн байгууллагын мэрэгсэн албаагчд за мөн Хаан улд дүүргийн прокурорын газрын хяналтын прокуроруудын хамтаар үзлэгийг явуулсан. За хэргийн газрын үзлэгээр хоригчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, за галт зэвсгийн сум, хонгоо, гар утас, бус эд мөрийн баримтыг бэхжүүлэн авч эд мөрийн баримтаар тооцсон шинжээ төмөлж дүгнэлт гаргахлаар шүүхийн шинжилгээний ерөнхий газар хүргүүлээд байна. За мөрдөн шаардлагын ажиллагааны хүрээнд амиа хөрөгч Б нь галт зэвсэг эзэмших сургалтанд хамрагдсан. За өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдож за цаашд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. За амиа хөрөгчний зохицны үзлэгийг шүүхийн шинжилгээний ерөнхий газарт за мэрэгшин шинжээч буюу одоо эрх хүхийн албаагчдын бүрэлдэхүүнтэй шинжээч бүрэлдэхүүнтэй гэдэг нь одоо 3 буюу түүнээс дэш шинжилгүүтэй бүрэлдэхүүнийг хэлж байгаа. Явуулсан. За энэ үйл ажиллагааны явцыг мөн одоо дүрс дуу бичлэгээр бэхжүүлж авсан байгаа. За хэрэгт амиа хөрөгчийн төрсөндөө энийг хуулийн төлөөлөгчөөр тогтоосон. За хохирогч энийг болон хуулийн төлөөлөгч энийг болон за түүний өмгөөлөх цэг байлцуулан за эрүүл мэндийн шийдвэрлэх тухай хуулийн 8-ийн 1-р зүйл за 8-ийн 1-ийн 1, 8-ийн 1-ийн 2, 3, 25-ийн 1 зааснаар хохирогчийн хуулийн төлөөлөгчөөр тогтоом мэдүүлэг авч за амиа хөрөгчийн үхлийн шалтгааныг тогтоох шинжээ төмөлсөн тогтоолыг танилцуулсан байгаа. За тогтоолыг танилцуулахад за хуулийн төлөөлөгч болон одоо түүний өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. За хэрэгт одоо цаашид гэрчээс мэдүүлэг авах за амиа хөрөгч Б-гийн маршрутыг тогтоох за хяналтын камеруудыг бичлэгт үзлэг хийх, хураан авах зэрэг мөрдөн шалгах ажиллагаануудыг хууль заасан үндслэг журмын дагуу эрх хүхийн албаагчид прокурорын байгууллагын хяналтанд явуулж байгааг та бүхэнд танилцуулъя. За прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгөхөд ийм байна. За сэтгүүлч та бүхний сонирхсан асуулт байвал хариулъя. Ар гэрийнхэн таниулах ажиллагаа явуулахгүйгээр задлан шинжилгээ хийсэн гэдэг мэдээлэл байгаа. Яагаад ар гэрийнхэн таниулах ажиллагаа явуулаагүй вэ? За эдгээр үйл ажиллагаанууд бол бүгд хууль журмын дагуу прокурорын хяналтанд бид түрүүн хэлсэн. За хууль заасан үндэс журмын дагуу бас мөрдөн шалгах ажиллагааны явцыг бэхжүүлдэг арга хэлбэрүүд байдаг. Үүний дагуу явуулсан. Ямар нэгэн хууль зөрчсөн юм үйл ажиллагаа явагдаагүй. За асуултанд гүйцэд хариулъя. Тэгээд тэр олон нийтийн сүлжээнд гарч байгаа арга гэрийн зүгээс мөн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөөс гаргаж байгаа мэдээллүүд бол бид бүхэн танилцсан. Энэ бүхэн дээр бол бас зарим тийм иргэдийн дунд буруу ташаа ойлголт төрөхөөр за мөн тухайн этгээдүүд тухайн хүмүүс бас буруу ойлголт авсан байдаг юм уу? Мэдээлэл дутуу гэдэг юм уу? Энэ байдлуудаас болж буруу ташаа мэдээллүүд явж байна. Өнөөдрийн хэвлэлийн байгууллагын зорилго ч гэсэн одоо иргэд олон нийтэд хэвлэлийн байгууллагуудаас үнэн зөв мэдээллийг хүргэхдээ ийм мэдээлэл хийж байгаа. Ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн за нууч хаасан тэр хохирчийн ар гэрт хууль зөрчиж үзүүлж харуулаагүй гэдэг ийм асуудал огтоос байхгүй. Түрүүн би мэдээлэлд дурдлаа шүү дээ. Эрүүл мэндийн шийдвэрлэх тухай хуулийн одоо 8-ийн 1-р зүйл 8-ийн 1, 8-ийн 2, 8-ийн 3, 25-ийн 1 гэдэг нь одоо хохирчоор тогтоох, хуулийн төлөөлөгчөөр тогтоох за мөн одоо эрх үүрэг одоо шинжээ төмөлж байгаа эрх үүргийг танилцуулах ийм асуудлууд явагддаг. За үүний хүрээнд бас
тодруулж хэлбэл хохирогчийн одоо хуулийн төлөвлөгөөр тогтоогдсон түүний төрсөн дуу болох энэ түүний өмгөөлөх Ц нарт шинжээ томилох тогтоолыг танилцуулсан. Шинжээ томилох тогтоол гэдэг нь нөгөө нас урсан шалтгааны гэсэн үг шүү дээ. Энэ дээр ямар үйл ажиллагаа өгдөгөө энэ дээр эрх үүргүүд нь бүгд заагдсан байдаг. За мөн мөрдөн шалгах одоо үйл ажиллагаа явуулж байгаа хариаллын дагуух одоо байгууллага хан улс дүүргийн цагдаагийн газар, хан улс дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлцээс за мөрдөн шалгах зарим үйл ажиллагаанд оролцох боломжтойг бас ингэ тайлбарлаж тухайн одоо үед түүний өмгөөлөгч танилцуулсан. За ингээд зарим одоо энэ үйл ажиллагаанууд оролцохгүй гэдэг бас хохирогчийн зүгээс илэрхийлсэн байл. За дараагийн асуулт. Гэрээслэл одоо 2 хоногийн дараа 2 хоногийн дараа болсон гэдэг энэ юу? За яг 5 хүнд бас ийм түрүүнд би хэллээ бас ийм буруу тушаа мэдээлүүд яваад байна гэдэг. За хэргийн газрын үзлэг гэж байдаг. Хэргийн газрын үзлэгийг бол одоо түрүүнд би хэлсэн. Тухайн хэрэг дээр бол одоо цагдаагийн байгууллагын мэрэгсэн албаагчд оролцсон. За мөн хан улс дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорд оролцсон. Энэ үйл ажиллагаагаа дуу дүрсээр давхар одоо бичиж баталгаажуулсан гэсэн үг. Ямар нэгэн байдлаар одоо таслахгүй бичлэг явуулна гэсэн үг. Ингээ баталгаажуулахад ямар нэгэн хэргийн газраас гэрээслэх бичгүүрэмт олдоогүй. За энэ талаар иргэн цэгмэдийн одоо хэвлэлийн багвар хийж байгаа мэдээллийг бид хүн үтсэн харсан. За энэ бол бас буруу ташаа мэдээлэл юм аа. За буруу мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байхад үр дүн гараагүй дуусаагүй байхад за шалгалтын үйл ажиллагаанд одоо хөндлөнгөөс нөлөөлөх иргэд олон нийтэд одоо худал мэдээлэл ингэ тарах нь бол зохисгүй бөгөөд одоо хууль бус үйл юм аа гэдгийг хэлж энэ үйл ажиллагааг одоо ингэж буруу ташаа мэдээлэл түгээх байхыг бас энэ дашрамд бас хүсье. Талигаач Батбаяр сэтгүүлч Баярмаатай хамт асуулт нь ард гэрийн зүгээс хөндлөнгийн шинж Гэрээслэх бичгүүрэмт хэргийн газраас олдоогүй. ард гэрийн зүгээс хөндлөнгийн шинжээр томлох одоо хүсэлтэй байгаа байна. Ер нь боломжтой шинжээр томлох. Тэгээ энэ бүхэн бол одоо шинжээ томилох одоо давтан шинжээ томилох энэ үйл ажиллагаанууд бол одоо хуулийн процессын дагуу явагддаг. За арга бүрийн зүгээс одоо дээр хүчлүүдийг гаргуул мөрдөн шалгах байгууллага за түүнд хяналт тавьж байгаа прокурорын байгууллагаас хууль заасан үндэс журмын дагуу одоо шийдвэрлэдэг. Тэгэхээр одоо шалгаж байгаа эрх ухааны байгууллагын хэргийн нөхцөл байдлаар шалтгаан шийдвэрлэдэг гэсэн үг байна шүү дээ. Ийм байдлаар шийдвэрлэх одоо боломжтой гэсэн үг нэгсэндээ. Хуульд одоо ийм бас давтан шинжилгээ томилох арга гэрийн хүсэлтийг хангах за хангаас татгалзах гэдэг олон төрлийн шийдвэр гаргах тийм хуулийн нөхцөл байдлууд байдаг. Энэ бүхэн тухайн хэрэгээс шалтгаална гэсэн үг. Талигаач 26-ны өдөр олдохдоо бас 3 хүний нэрийг тодорхой хэлж байгаа харагдсан. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн нотлох баримт байгаа эсэхийг эргүүлэн нэвтэрч шинжилээ. Тэдгээр хүмүүс 3 нэр гэдэг нь юу вэ? нэр энэ 3 хүний нэрийг тодорхой зарж байгаа. Нарийн 10 хүн гэж нэр. Тэгээ тэр мэдээллийг харсан сошиал орчинд явж байгаа юм мэдээллүүдийг харсан. Хэрэгт бол одоо бид хүн түрүүн би хэллээ шүү дээ. Мөрдөн шалгах ажиллагааны өрөөнд гэрчүүдээс мэдүүлэг авах хохирогч Б-гийн амь хохирогч Б-гийн маршрутыг тогтоох үйл ажиллагаанууд явагдаж байна гэсэн. Аливаа хэрэг одоо ийм асуудлууд дээр яадаг вөхөр хохирогчийн маршрутыг тогтоох за түүний одоо нөхцөл байдлыг тодруулах зорилгоор гэрчүүдийн мэдүүлэг авдаг. Энэ хүрээнд бас одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юмуд би одоо түүнээс ийм хүнийг дуудаж мэдүүлэг авж байгаа энэ хүний гэрчээр байцааж байгаа тэр хүнийг с ижигтнээр шалгаж байгаа гэдэг тийм мэдээллийг бол одоо хуулийн хүрээнд өгөх нь хориотой байдаг. Талигаач тэр чинь бас нэг пост одоо сарын өмнө нэг иргэн пост хийсэн байсан шүү дээ. За. Одоо бол дараагийн одоо энэ ажлын үйл ажиллагаа явуулах хүнээр одоо энэ хүн байна энэтэйгээ энэ хүнийг өөрөө шалгаж байгаа мó ямар процесс явж байгаа. дээрээс нэмээд асууж байна. За асуух. Талигаач Батбаяр сэтгүүлч Баярмаатай хамтран бусдыг шантаажлж одоо тухайн иргэн эрүүгийн хуулийн 5 зүйлээр ингээд шалгагдаж шүүх рүү хэргийн шилжих өдөр нас сурсан гэдэг ийм мэдээлэл байна. За Баярмаг Интерполоор 90 сар ажиллаж байгаа гэсэн ийм мэдээлэл байна. Энэ үнэн үү? Баярмаг орон зайлшгүй одоогийн цагдаагийн удирдлагууд нөлөөсөн байж болзошгүй гэдэг хатлага байна л да. За амь хохирогч иргэн Б-тэй холбоотой асуудал цагдаагийн байгууллагаар шалгаж ирсэн дүнэ. За амь хохирогч Б-д холбогдуулан цагдаагийн байгууллагаас эрүүгийн хуулийн 13-ын 14-р зүйлийн нэгт хэсэг буюу хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийт тараасан гэсэн гэмт хэрэг шалгаад мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хэргийг шүүх шилжүүлэх саналтаа Сүхбаатар дүүргийн прокурорын газар хөргүүлсэн байна. За амь хохирогч гэдэг нөгөө нас урсан хүнийг хуулийн хэллэгээр тэгж хэлэх заалттай. Хуулийн заалт гэсэн үг. За одоогоор тэр талаар бол одоо яг хариулт өгөх бол боломжгүй. Ягаад тэгэхээр мөрдөн шалгах ажиллагаа гэж юу хэлээд байна вэ гэхээр
одоо тухайн амин хөрөгч маань ямар байдлаар нас урсан, үхлийн шалтгаан нь юу юм, за хүчин зүйл шалтгаан нөхцөл нь юу юм гэдгийг бүх талаас нь ингэж шалгах тогтоох үйл ажиллагааг цогцоор нь мөрдөн шалгах ажиллагаа гэдэг юм. Энэ хүрээнд одоо энэ өөрөө чи асуусан асуултын үйл ажиллагаанууд шалгалтын үйл ажиллагаа явуулж байгаа л гэсэн үг. Сэтгүүлч Баярмаагийн телефоноор ерөөсөө уралдаж байгаа гэдэг мэдээлэл нь юу? За яг өнөөдөр бол прокурорын зөвшөөрөх хэмжээнд мэдээлэл өгөх гэж тав хүнд хэлсэн. Одоо яг миний одоо яг түрүүний ярьж байгаа асуудал бол одоо иргэн бэн амин хөрсөн асуудал дээр л одоо мэдээлэх үүрэг зөвшөөрлөлтөө. Нарын хүмүүсийг шалгаж хийсэн, зориг хасны гэргийг болгоныг хамгаалсан тавлаа гэдэг бас мэдээлэл яваад байна. Тэгээ тэр мэдээллийг харсан түрүүнд би бас ярьлаа шүү дээ. Давтаа хариулахад одоо амин хөрөгчийн маршрутыг тогтоох тийм үү? Маршрутыг тогтооно гэдэг дэндээ уулзсан хүн явсан газар, орсон газар ч гэдэг юм уу? Энэ энэ бүх мэдээллүүд хамрагдж ойлгоно. Энэ хүрээнд нэр хүү хүмүүсийг гэрчээр дуудаж одоо байцаалт мэдүүлэг авч байгаа асуудал бий. Гэхдээ одоо тийм нэр бүхийн хүн ийм нэр бүхийн ингэж хэлэх мэдээлэл өгөх одоо юм боломж Сэтгүүлч авахгүй. Баярмаа Батбаяр нар эрүүг үеийн 5 зүйл ангаар шалгаж явах хэвчээ нөгөө шүүхэн шилжсэн өдөр Батбаяр агсан бол амиа алдсан гэдэг ийм мэдээлэл байгаа шүү дээ. Хэрэг толбогдох чинь нас орсон тохиолдолд хэрэг нь хэрэгсэхгүй байх юм хэвчээ бүртгүү. За тэр угаасаа тодорхой хуулийн зүйл залтуудтай л да. Тэр талаар одоо бас яг өнөөдөр бол мэдээлэх боломжгүй байна. Яг хууль заасан процессийн дагуу үйл ажиллагаа явагдав. Тэгвэл 26-ны өдөр болохоос өмнө 3 хоног өмнө амнасаа ирсэн болжгүй мэдээлэл байгаа. За мөн дээрээс нь шүүгчийн жилийн газар очихдоо цогцсон солигдсон гэж болжгүй гэдэг мэдээлэл ирээд байна. За цогцос солигдсон гэх одоо ямар ч тийм энэ бол илтэд худал мэдээлэл гэж би шууд хэлмээр байна. Ямар ч тийм боломж байхгүй. Түрүүн би хэлсэн. Хэргийн газрын үзлэгт цагдаагийн байгууллагын мэрэгсэн албаа хаагчид одоо бүрэлдэхүүн гэсэн үг тийм үү. Мөн одоо шүүгийн шинжилгээний байгууллагын мэрэгсэн албаа хаагчид. За мөн хяналтын прокурорууд хяналт тавьж ингэж оролцсон. Тэр үйл ажиллагаа юу гэдэг вэ гэхээр одоо шинжилгээний объект буюу амин хөрөгчийн цогцыг хамгаалтанд ор яг процесс журмын дагуу яг хүргэдэг тийм журамтай шүүгийн шинжилгээний ерхий газар. Энэ журмууд нь бол одоо яг энэ хэрэг дээр бол зохиц журмын дагуу явагдсан гэсэн үг. Олдохоос өмнө 72 цагийн өмнө амнасаа ирсэн гэдэг юм. За тэр талыг бол одоо шууд хүнийг хараад гэдэг юм уу бид бүхэн юуг хараад хэдийн хугацаанд насурсан гэж тогтоох боломжгүй шүү дээ. Энийг яа тогтоодгүйгээр одоо би мэдээллийнхэнд хэлсэн задлан шинжилгээгээр түүнээс одоо биологийн шинжилгээ буюу одоо нэрвэлсэн шинжилгээний үр дүнгээр тогтдог. Хэдийн хэмжээнд насурсан байх боломжтой, хэдийн хугацааны өмнө одоо энэ хүн амнасаа алдсан байх боломжтой гэдэг. Энэ бүгдийг тийм шинжилгээний мэрэгжлийн шинжилгээчний юугаар тогтдог юм. Энэ яг тэр түрүүчийн миний хэлсэнтэй адилхан. Нөгөө биологийн шинжилгээний үр. Бид рүү хэллээ. Түрүүнд би хэллээ. Мэдээллийн өмнө 2000 одоо өмнөх одоо амин хөрөгчийн цогцолтоос өмнөх өдөр буюу 2024 оны 4-р сарын 25-ны өдрийн тэг 57 минутанд одоо хөрөгчийн төрсөн дүү инээс цагдаагийн байгууллагад анх хүсэл гаргасан байна шүү дээ. Анх хүсэл гаргаад шууд шуурхай ерөн сурвалжлах ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгээд маргааш нь буюу 26-ны өдөр болж байгаа байхгүй. 26-ны өдөр нэгсэндөө одоо Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын албаа агчид ерөн сурвалж явсараа явсараагаад тэгээд зогсоол төр байсан гэдгийг нь олсон гэсэн үг. Богд таан уулын 14 оны дараа болсон шүү дээ. Асуулт байна л да. Энэ аргэрийнхэн дэм одоо нэг задлан шинжилгээнийхээ хуулийг танилцуулсан гэдэг байгаа. Ер нь энэ цогцос таниулах ажиллагааг явуулсан юм яг аргэрт нь үзүүлсэн. За би яг тав хүнд энэ талаар бас дэлгэрэнгүй бас мэдээлэл хуулийн зохицуул заалтыг хэлж өгье. Бас тийм мэдээлүүд ташаа мэдээлүүд яваад байлаа. За хууль заасан үндэл журам юу гэдэг вэ гэхээр одоо амин хөрөгчийн биед цогцсон задлан шинжилгээ хийхийг хуульсны төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг танилцуулна гэж хуульчсан байдаг. За танилцуулах үйл ажиллагаа бол явагдсан. Гарын үсэг зураад ямар нэгэн байдлаар одоо санал хүсэлт гаргаагүй гэсэн үг. Би мэдээллийнхэн бас нэг 2 дугаар үеиштэнд хэлсэн тийм ээ. Ингэж хуульчсан байдаг болохоос биш одоо заавал аргэрийн зүгээс зөвшөөрөл авна гэсэн хуулийн нөхцөл байхгүй. Цогцос таниулах юм гэдэг шүү дээ. Цогцос таниулахгүйгээр тухайн цогцыг Тийм асуудал байхгүй. Тийм асуудал байхгүй. аргэрийнхэн та 9 цагаас шинжилгээнд хамруулна гэж хэлэнгүүтээ тухайн олцсон өдрийнхөө 26-ныхаа 12 цагт одоо яаралтайгаар цагдаа байгууллагын тушаалаар шүүх шинжилгээнд дээр одоо шинжилгээнд хамруулсан гэдэг мэдээллийг өсвөлчдөр манайх бас сурвалжсан байна л та. Тийм мэдээллийг харсан. Тэгээд шүүх шинжилгээний тухай хуулийн 12-ийн 1-р зүйлд юу гэж заасан бэ гэхээр шинжилгээний объект буюу цогц нь шин чанараа алдах, уул мөр устж үгүй болохоор байвал шинжилгээг даруй буюу боломжит хугацаанд хийнэ гэж заасан гэдэг.
Нэг өсөндөө энэ задлан шинжилгээг ямар учраас яах гэж хийж гэнэ вөхөр хэргийн бод дүнийг тогтоох тийм үү? Цаг алдалгүй энэ мөрдөн шалгах ажиллагаа гэдэг бол ерөөсөө тийм хүлээгээд байж гэн ингэж хойш тавина гэсэн ямар ч ойлголт байхгүй. Хэргийн бод дүнийг тогтоох, үхлийн шалтгааныг тогтоох, улам мөрийг бэхжүүлж авах гэд олон одоо хэрэг ташаалттай баримтуудыг илрүүлэхийн тулд хамгийн боломжит хугацаанд хийх ёстой. Хамгийн боломжит хугацаа гэсэн үг. Хамгийн боломжит хугацааг задлан шинжилгээ хийх ёстой. Энийг одоо ямар нэгэн хуулийн зөрчилгүйгээр, процесс зөрчилгүйгээр яг ингэж явуулсан байгаа. Та түрүү хэллээ шүү дээ талигаачийн машинаас сум хонгоо олсон гэж. Тэгсэн. Хэдэн удаа буудсан бэ? За яг тэр талаар бол одоо тэдүүдэ болцсон гэснийг миний одоо ярих хүрээнд прокурорын зөвшөөрлөөр байхгүй. Хэргийн газар дээр олдсон буу нь өөрийнх нь нэр дээр байсан өөрийнх нь эзэмшлийн буу. Тэгээ бид түрүүн мэдээлэл дурдсан шүү дээ. Өөрийнх нь эзэмшлийн нэр дээр байсан өөрөө худалдаж авсан мөрдөн шалгах ажиллагааны өрөөнд тогтоогцсон гэж. Богдхан амттай газар л одоо хүмүүс машин халддаг хөл хөдлөхөөнтэй газар шүү дээ тийм. 3 хоног машин байсан уу эсвэл машин тэрнээс хойш өнөө газарсан. Тийм. Амттай газрын ажилтнууд бол энэ машин өмнө байгаагүй гэж үзсэн. Тэгээ одоо яг энэ талаар яг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэдийн хугацааны өмнө ирсэн, буун руу гарсан юм уу, гараагүй юм уу, харсан утсан гэрч байгаа мó гэдэг энэ чиглэлээр тогтоох ажиллагаа одоо өргөн үрээтэй мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Бүгдийг нь үзэж харах, шалгах үйл ажиллагаа явагдаж байна. Энэ хаа дургийн нэгдэр хэлцийн дараа ташны маргааш өглөө 9 цаг шүүх шинжилгээний газар дээр очиж одоо зөвхөн таниулах шинжилгээ хийх гэж байгаа юм байна л да. Хохирогчд болон өмгөөлөгчийн зүгээс зөвхөн таниулахад оролцож болно гэсэн хэрнээ оруулаагүй гэдэг мэдээллийг өгөөд. Тий, одоо энэ ингэж байгаа байхгүй. Би түрүүн та бүхэнд бас мэдээллийг сая бас нэлээд дэлгэрэнгүй хэлээ бас тавтаад хэлээ. Амин хохирогчийн одоо хуульсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарт шинжээ томилох тогтоолыг танилцуулсан гэж байна шүү дээ. Шинжээ томилох тогтоол дээр хохирогчийн эрх үүрэг гэдээ бий байхгүй. Энэ дээр энэ бүх асуудлууд урдгдсан байна. Тэгээд тодорхой мөрдөн шалгах ажиллагаанд та оролцох эрхтэй, өөрөө хүсвэл оролцох эрхтэй гэдгийг мөн танилцуулсан. Тэгэхээр энэ үйл ажиллагаанууд нь одоо яг өөрөө чи асуугаад байгаа асуултанд донд явж байгаа л гэсэн үг. Тэгэхээр тэн дээр гарын үсэг зураад ямар нэгэн санал хүсэлт илэрхийлээгүй шүү дээ. Хурц нарын хүмүүсийг шалгаж байгаа шүү дээ. Эдгээр хүмүүстэй шалгаж байгаа хугацаанд оргон зайлж бодсохгүй гэдгийг хардлага байгаа юм. Эдгээр хүмүүсийг цагдаа өрч юм хэлээр тавьж ийм арга хэмжээгээр нэг ирэхгүй байгуулгаас юм байна. Тий. Би яг одоо прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахааргүйгээр мэдээлэл хийж байгаа. Түрүүнд би хэлсэн гэрчийг амин хөрөгчийн одоо маршрутыг тогтоох одоо тухайн үеийн нөхцөл байдлыг тогтоох сэтгэл санааны байдал байд юм уу тийм ээ нөхцөл байдлыг тогтоох зорилгоор нэр бүхий хүмүүсийг дуудаж гэрчээр мэдүүлэг авч уулзж байгаа асуудал бий гэж хэлсэн. Энэ хүрээнд үйл ажиллагаа л явуулж байгаа. Түүнээс одоо таны яриад байгаа нэр бүхий хүмүүнийг одоо шалгаж байгаа ингэж байгаа гэж мэдээлэх одоо боломжгүй. Энэ өөрөө хуулиар хориотой зүйл. Талигач бас баярманы толгойрыг шалгаж байсан мөрдөн байцааш мөрдөн байцах явц ирүүдний шүүсэн мэдээлэл хэлж байна. За түрүүнд би сая хэллээ. Амин хөрөгч Б болон Б нарын хэрэг одоо мөрдөн байцах албан дээр шалгаж ирсэн гэж. Цагдаагийн байгууллагад шалгаж байгаа хувцад нь энэ амин хөрөгч өөрт нь холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгчийг ирүүдэн шүүсэн гэх утга агуулга бүхий гомдол хүсэлтийг хуулийн байгууллагуудад удаадараа өгч шалгуулсан юм бэл. Өөрөөр хэлбэл өөрийг нь шалгаж исэн мөрдөгчийг намайг ирүүдэн шүүгээд нэх утгатай агуулгатай юм хүсэлт гомдлыг хуулийн одоо шалгах эрх бүхий байгууллагууд олон удаа өгсөн гэсэн үг. Удаадараа. За энэ болгонд шалгалтын ажиллагаа явагдаад хуулийн байгууллагуудаас амин хөрөгч Бэд өөрт нь цагдаагийн албаагч одоо энэ мөрдөгчтэй холбоотой ирүүдэн шүүсэн гэх, хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэдэг хариуг тухай бүр өгсөн юм бэл. Тухай бүр өгсөн. Удаа дараа гомдол гаргасан тухай бүр нь хариуг өгсөн шалгаад. За тэр талаар одоо яг миний зөвшөөрөгдсөн хэмжээнд бол мэдээлэл нь өгөх боломжгүй байна. Гэр бүлийнхнийхэн зүгээс одоо тухайн өдөр талигач гэрээсээ гарахаас сэтгэл санаа нь ямар байсан, ер нь ямар нөхцөл байдал байсан талаас нь аваад гэсэн зүйл юм болов. За мэдүүлгүүдийг энэ чиглэлээр авж байгаа бас тодорхой шалгалтуудыг хийж байгаа. Задлан шинжилгээнд дарга гэрийнхнээс нь орох хүсэл гаргасан эсвэл оруулах боломжтой юу боломжгүй юм. Хэргийн нөхцөл байдлаас шалтгаалдаг альва. Түрүүнд би хэллээ шүү дээ задлан шинжилгээг тодорхой цөөхөн тохиолдол бус тохиолдол бүгдэнд нь задлан шинжилгээг явуулдаг. Бүх тохиолдол гэсэн үг. Ямар тохиолдлууд явуулдаг вэ гэхээр
одоо эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр удаан хугацааны өвчтөй, хүнд өвчтөй байсан, мэдрэшгүй хүнд өвчтөй байсан. Эсвэл одоо маш өндөр настай одоо хүмүүс байдаг шүү дээ. Өндөр насны доройтлоор ингээд нас урсан ийм хөлт арга ирийн зүгээс хүсэлт илэрхийлж одоо хуулийн үндсэлтэй тийм мэдээлэл баримт гаргасан тохиолдолд прокурорын шийдвэрийн дагуу одоо задлан шинжилгээ хийхгүй байж болох тийм цөөхөн тохиолдол байдаг. За бидний одоо өнөөдөр мэдээлэл өгж байгаа сэдвүүдэр бол заавал шинжилгээ хийх тохиолдлын нэг мөн. Энэ тохиолдолд түрүүнд би хэллээ шүү дээ. Арга ирийн зүгээс зөвшөөрөл авна гэсэн хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Задлан шинжилгээний одоо үндсэн одоо бид бүхний одоо зорилго нь юу гэдэг вэ гэхээр үхлийн шалтгааныг тогтоох байгаа шүү дээ. Үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор энэ даруй одоо үзлэг шинжилгээ хийсэн ийм л асуудал. Түүнээс одоо ямар нэгэн хууль зөрчөөд арга ирээс нууж хаасан гэдэг юм зүйл огтоос байхгүй. Энэ бүх үйл ажиллагаа юу гэхээр прокурорын яналтанд явж байгаа гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. За энэ талаар бас тодорхой мэдээлэл алгавна. За энэ бас мөрдөн шалгааллын хүрээнд бас явагдаж байгаа асуудал байна. Хохирогч яг аль хэсэгтээ буудуулж одоо За яг одоо энэ шинжилгээний талаар бас та бүхэнд бас ойлголт өгөх одоо бас бид нар ингээд ойлголтыг өгөх хэрэгтэй байх гэж бодож байна. Шинжилгээний одоо үхлийн шалтгаан гэдгийг юу тогтоодгүй гэхээр шинжилгээл тогтоодог. Задлан шинжилгээд хүний нэрвдсэн шинжилгээнүүд. Энэ үхлийн шалтгааныг тогтооход хэрхэн яаж нас урсан бэ, тийм ээ? Ямар үйлээр нас урсан бэ гэдэг нь эцсийн байдлаар гардаг байхгүй юу? Тэгэхээр шинжилгээний одоо энэ мэрэгжлийн байгууллагуудын дүгнэлт гараагүй байхад би энд одоо тэгж нас урсан байна, ингэж нас урсан байна гэж хэлэх нь одоо хуулийн хувьд зохимжгүй. За урьдчилсан байдлаар бол одоо мэдээллийг та бүхэн бас төрөл бүрээр бичиж ийн авч ийн те. Буудагдсан байж болзошгүй шарахтаа нас урсан асуудал байна.